одоо олон улсын стандартад нийцсэн их хүүхдийн төвийг бид нээж байна. Энэ нь зөвхөн нэг эхийг төрүүлдэг, нялхсыг эмчилдэг эмнэлэг биш. Эхчүүд, эмэгтэйчүүд хүүхдүүдэд цогц эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа эмэгтэйчүүдэд, жирэмсэн эхчүүдэд нялхс эрт үеийн эмгэгийг нэлрүүлэх. За эмэгтэйчүүдийн хувьд тэр өргүүл, нөхөн өрчхүй, цэвэршилтийн асуудал тэгээд ийм цогц эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг олон улсын стандартад нийцсэн ийм сайхан төв өнөөдөр үе таалгаа нээж байгаад маш баяртай байна. Одоо энэ нэмлэгийн маань тоног төхөөрөмжийн асуудал бий. За үүнийг ерөнхий сайд маань өөрөө даалгавар өгч, сангийн сайд Бүрэлбаатар Дэлхийн банктай ярилцаж тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдсэн байгаа. Ингээд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, сошиал барилга байгууламжтай ийм сайхан их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний 2 дахь төв өнөөдөр үе таалгаа нээж байгаад баяртай байна. Баярлалаа. Өнгөрсөн одоо 2 дугаар сарын 27-ны өдөр энд ирж одоо энэ нэмлэгийг 3 дугаар үйлрэлдээ багтааж ашиглалтанд оруулна гэж бид төлөвлөж ажилласан бол бас ямар ч байсан одоо төлөвлөсөн хугацаанд улсын гомж хүлээж авч өнөөдөр одоо засгийн газар нийслэл эрүүл мэндийн яам хамтарч ажилласны үр дүн бүгд одоо сайхан нэмэгдэлтэй болж байна. Одоо цаашаа арчилгаа, турдлага, ашиглалт үйлчилгээ, хэвийн үйл ажиллагаа тэгээ шаардлагатай одоо боловсон хангах гээд асар олон анхаарах асуудлууд байгаа учраас нийслэлийн эрүүл мэндийн газар яам энэ дээр анхаарч одоо боловсон үйлчилгээний бэлтгэлэл одоо сайн хангаж ажиллах хэрэгтэй. Энэ 2 жилийн хугацаанд бүхэл бүтэн 8 жил зарцсан барилгыг бас оруулж чадлаа. Тэгэхээр энд бол өнөөдөр хамгийн том барилга бид нар их хүүхдэд үйлчилж байгаа хамгийн том барилга 40 гаруй мянган метр квадрат байна. Өнөөдөр энэ бидний хүлээж авч байгаа барилга бол 34.2 мянган метр квадрат. За дээр нь 880 ортой. Нэг дахин нэмэгдүүлэх юм бололцоотой байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бид нар маш богино хугацаанд Дэлхийн банктай хамтраад Монгол Улсын засгийн газраас энэ эрүүл мэндийн нийслэлийн засаг даргын тамгын газраас тоног төхөөрөмжийн асуудлаа шийдээд маш хурдан иргэдтэй үйлчлэхийн боломжийг хангах тал дээр бол шахаж ажилланаа. Соня, ажлаа игэлээ. Энэ болгоод энэ бол амлалтаа одоо зөвхөн эмэгтэйчүүд зориулсан амлалтаа дээд нь хүүхдэд зориулсан амлалтаа тэгээд ламжтаа онцлогоо нөгөө шийдэл эмч ажилчны үйлчлүүлэгчдэр нэг хаалгаар ороод бужигнаад байдаг. Тэгэхээр энэ болохоор ард талдаа тусгай боломжтой. Ингээд болоо.